Сайн байцгаана уу? Хари Хофман байна. Өнөөдөр 4 дахь 7 хоногийн шинэ өдөр. Би энэ 7 хоногийг танид юуход гэж нэрлэсэн. Би Библиэд зарим хөгөөсийг авч үзээд халамжийн пирамидыг хэрхэн хэрэгжүүлэхийг харуулна. Мөн орчин үеийн хүмүүсийн биологийн балан халамжийн пирамидыг хэрхэн харьж байхыг авч үзэх болно. Ингээд Есүсээс эхэлье. Би хэсэг хугацааны өмнө нэгэн түүхэн роман уншсан. Тэр номод зам дагуух еврей нийгэмлэгүүдийн тухай өгүүлсэн байдаг. Торгоно замын дагуу еврей худалдаачдыг угтаан авдаг жижиг тосгон орон нутгийн ард олон байсан. Худалдаачдаг еврей сүрэнгүүдийн заслантай байдлаар угтаан авдаг байв. Тэд гэрээсээ хол байсан ч ябл гэртээ байв мэт халуун дулаан мэдрэмжийг авдаг байв. Би теологийн боловсростой хүн боловч Есүсийн үеийн еврей ард түмний нийгмийн бүтцийн талаар нарийн мэрэгсэн шинжээч биш юм. Гэсэн хэдий ч тухайн үеийн синагог болон нийгмийн амьдралын талаар энэ тухайн соёлд маш чухал нөлөө бүхий байр суурь эзэлдэг байсан гэдгийг би сайн мэднэ. Синагог нь сургаалт боловсролын төв болж үйлчилдэг байсан бөгөөд мөн хууль цааз шүүх засаглалын үргийг ч давхар гүйцэтгэдэг байв. Энэ 7 хоногийн турш сургаалтын газар байдаг бөгөөд амралтын өдөр мөргөл залбирлын газар болж үйлчилдэг байв. Би үүнийг янз бүрийн улс орноор аялж явахдаа ялангуяа хөдөө орон нутаг аслагцхан бүсүүдэд хийсэн аяллаасаа харж мэдсэн. Ийм газруудад хүмүүс их хвчлэн зах зээл дээр эсвэл шашны газарт цуглардаг. Одоо Есүсийг болон түүний гэр бүлийн талаар авч үзье. Есүс, Джеймс, Йосеф, Симон, Юда гэдэг 4 ахтай байсан. Тэр мөн хэд хэдэн эгчтэй байсан ч тэдний нэр дурддагдаггүй. Есүс бол хамгийн том хүү байсан. Ах トゥ олон хүнтэй айлуудад хамгийн том хүн их хвчлэн чухал үүрэгтэй байдаг. Ах トゥ усийн хооронд стресс, зөрчилдөөн үүсэх нь түгээмэл. Том хүүхэнхтэй илүү их хариуцлага үүрдэг. Судрыг уншвал Есүс болон түүний ах トゥ усийн хооронд зөрчил байсан харагддаг. Эдгээр судруудаас хэдэн ишлэлээр ишtatъя. Есүс болон түүний ах トゥ нарын хооронд хурцтмал байдал үүссэн бөгөөд тэд түүнээс чинь галзуурчхаа юу гэж асууж байсан. Харин хожим ээлж нарын номонд Есүсийн ээж болон түүний ах トゥ нар сүмийг дэнжихээр дахин нэгдсэн тухай энд өгүүлдэг. Хэдийгээр эвлэрэл байсан ч үүнээс өмнө тэдэнд сэтгэл санааны маш их дарамттай хүнд хэцүү үе байсан билээ. Есүсийн гэр бүл бол маш энгийн, эгэл даруухан бөгөөд бусдын адил жирийн нэгэн гэр бүл байсан юм. Есүс мөн найз нөхдөдтэй байсан. Тэр 12 шавыг өргөн хүрээтэй найз нөхдийн тойрог бол мөн авч явсан. Мөн Петр, Яаков, Йохан гişin 3 хоёрын найз байсан. Тэдний дундаас Есүсийн хайрладаг нэг хүн байсан Йохан юм. Есүс цагаалмай дээрээс ээжигээ Йоханд татгаж энэ бол чиний ээж, энэ бол чиний хүү гэж хэлсэн. Ийхүү хайлтсанд гүрэн твшин байсан. 12 гурван хоёрын найз нэг онцгой хүн. Мөн Мария Марта. Эрт үр цагт Лазар болон түүний ээж дүүс болох Марта, Мария нар амдран содог байжээ. Эзэн Есүс Христ тэдний гэр бүлтэй үнэхээр онцгой бөгөөд маш дутмын харилцаатай байсан юм. Сударт эдгээр харилцаа нь зүгээр нэг оюуны нөхөрлөл бос, харин гүн гүнзгий сэтгэл хөдлөлтэй харилцаа байсан гэдгийг харуулдаг. Лазар нас барахад Есүс гүнээ эмзэглэсэн. Гетсеманы залбирахтаа Есүс 3 хоёрын найзаа урд нь хамт байхыг хүссэн. Тэд унтаад өгсөнд Есүс уурлаж надтай хамт жаахан ч байсан хүлээж чадахгүй байна уу гэж асуудаг. Есүс хэд хэдэн хүнтэй ойр дотно гүн сэтгэлийн харилцаатай байсан. Энэ бүхэн түнд дэмжлэг болдог байсан. Энэ нь түүний хамт олон байсан. Түүний найз нөхөд болон гэр бүл халамжийн эдгээр талуудыг бүрэн дүүрэж байсан. Есүс болон сүмийн бузаангийн талаар ярихдаа бид сүмийг бус харин синагогийг хэлж байна. Есүс синагогт өссөн. Лук номын 2 дугаар бүлэг түүнийг сүмийн хашаанд багш нарын дунд сууж тэднийг сонсож асуулт асууж байсныг бичсэн байдаг. Тэр хорог сурч судрыг чэйжж багш нартай хамталантай байсан. Энэ түүний 7 хоног бүр сар бүрийн амьдралын нэг хэсэг байв. Сударт Есүс фарисеучуд болон зарим ахлах тахилчдыг шүүмжлдэг тухай гардаг. Үүний зэрэгцээ түүнийг дэмжиж өөрийнхний үнэлэмж болон таних чадварыг төлөвшүүлээд сайн тахилчид агш нар түүний эргэн тойронд байсан байх нь дамжиггүй. Үүнийг бид түүний сүмийн булан гэж нэрлэж болох ч үнэндээ энэ нь түүний синагогийн булан. Өөрөөр хэлбэл хамт олон булан юм. Есүс болон туслагч хүмүүсийн буланг харахад зочломтгой зан заншлан соёл маш тодорхой илэрхийлэгдэн харагддаг. Есүс болон түүний шавнар номлол сургаалаа айлдахаар хаашаач явсан тэдэнд үүд хаалууд нээлттэй байдаг байв. Тэд хоноглох газар олж хоол хүнсээр хангагддаг байсан. Сударт зарим хүмүүсийг онцлон дурдсан байдаг.
Лук номын 8-р бүлэгт зарим эмэгтэйчүүд өөрсдийн боломж бодолцоогоор Есүс болон шав нарыг дэмжиж байсан тухай бичсэн байдаг. Марк 15-д зарим эмэгтэйчүүд алсаас харж түүний хэрэгцээг анхаарч байсан тухай өгүүлдэг. Заним шав нар мэржлээ үргэж зүйлсэн байж магадгүй. Тухайлбал загасчлсаар байсан байж болно. Энэ нь бүрэн тодорхой биш. Тэдний үйлчлэл үргэлжлэхэд тэнд маш их хэмжээний хангалттай дэмжлэг тусалцаа байсан нь илэрхий харагдаж байна. Туслагчид зөвхөн Есүст үйлчлдэг байсан төдийгүй харин Есүс ч мөн адил тэдэнд хайраар үйлчилж байсан юм. Энэ нь бие биенээ харилцан дэмжсэн угуу аваата гүн гүнзгий харилцаа байсан бөгөөд энэ нь түүний туслагч хүмүүсийн булангийн холбоогыг улаан бүр батбах болгон бэхжүүлж өгсөн юм. Мэргэжлийн булан буюу дөрөвдөх булан ижүү нарийн түүхтэй бөгөөд ойлгоход амаргүй байж болох юм. Магадгүй энэ үед Лук таны санаанд хамгийн түрүүнд орж байгаа бах. Гэхдээ эмч Лукийн Есүстэй хизээж уулзаж байгаагүй. Ариун сүнсийг нэг төрлийн мэргэжлийн дэмжлэг гэж үзэж болох юм. Есүсийг төрсний дараа жочилж эд баялгаа санагс болсон 3 хаан байсан. Энэ нь мэргэжлийн дэмжлэгийн өнцөг байж болох юм. Симон Зелатнер Ромын засаглалын эсрэг улс төрийн хэрээр тэмцэл хөдөлгөөнд идэвхтэй оролцож явсан нэгэн бөгөөд үүнийгч бас мэргэжлийн үйл ажиллагааны нэгэн хэлбэр гэж харж болох юм. Юдас санхүүгийн бүх хөмрөгийг хариуцсан ажилдаг байсан түүний мэргэжлийн үлдсэн үүрэг байв. Хэдийгээр түүхэнд нэр хүнд муутайгаар дурсагдаг боловч Матай буюу Левийн татвар хураагч байсан бөгөөд энэ нь түүнийг маш чинээлэг хүн байсан гэдгийг илдэг авчтай юм. Тиймээс түүний эд хөрөнгө болсон боломж бололцоо нь Есүсийг бүх талаар дэмжин тусалдаг байх магадлалтай юм. Мөн загасчид мэрэгжлээрээ дамжуулан хоол хүнс амжиргааны ихүүсээр бүрдүүлчихсэн. Эдгээр нь Есүсийн амьдрал дахь мэрэгжлийн өнцгийг харуулах өөрөөр талбууд юм. Есүсийн өөрийгөө халамжлах байдлыг харахад хамгийн түрүүнд түүний хамт олонны андал маш идэвхтэй байсныг харна. Үүнээс гадна түүний чин сэтгэлийн залбирлаас талархал болон талархлын хандлага маш тодорхой бөгөөд гүн гүнзгий илэрхийлэгдэж байсан. Түүний хийдэг байсан залбир нь өөрөө өөрийнхөө сэтгэл санааг халамжлан анхаарах нэгэн чухал хэлбэр байв. Тэрээр ариун сүдрийг хичээнгүйлэн цээжилж бүхэл бүтэн тоорог өөр нь оюун ухаанда бүрэн цээжлэн тогтоосон байсан. Мөн тэрээр үргэлж амгалан тайван байж ганцаараа байхыг хичээнгүйлэн эрэлхийлж бусадтай хамтдаа хоол идэх байсан билээ. Хоол идэх гэдэг нь зүгээр нэг хоол хүнс хэрлэх төдий бус, сэтгэл санаагаа тайвшруулах, бусад хүмүүстэй ойр дотн холбогдох болон өөртөө анхаарал тавих маш чухал арга зам байлаа. Эцэст нь Есүс болон Бурхантай харилцааг харж уулна. Энэ нь маш хүчтэй байсан тодорхой. Иохан номын 5-р бүлэгт хүн эцгийг харснаас бүрийг хийгээд юу ч хийж чаддаггүй гэж хэлдэг. Эцэгтэй харилцах энэхүү гүн харилцаа нь түүнийг зөв зүйтэй зам мөрөөр төвлөрөлтэй байлгаж байсан юм. Ингэснээр бид Есүсийн амьдрал дэх халамжийн пирамидыг бүрэн дүүрэн судлаж дууслаа. Та эндээс өөртөө үнэтэй хэрэгтэй зүйл авсан гэж найдаж байна. Энд дурдсанаас гадна Есүсийг дэмжсэн олон төрлийн эерэг хандлагууд найдаг. Түүний эргэнд орондох хүмүүс өдөр тутмын дадал туршил хайсан бөгөөд хамгийн чухал нь түүний итгэл үнэмшил болон Бурхантай харилцаа юм. Тийм ээ. Маргааш бид хуучин гэрээний Йосепийн амьдралыг бүхэлд нь нэг бүрцлийн дэлгэрэнгүй авч үзэх болно. Энэ нь та бүхэнд маань бас маш сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна. Маргааш эргээд уулзцгаая. Баяр та.